1992 онд дохын тохиолдол бүртгэгдснээс хойш бид 2003 оноос энэ глобал сангийн төслийг Монгол улсад авч хэрэгжүүлээд өнөөдөр 17 жил болж байна. За энэ хугацаанд бол ерөнхийдөө дохын чиглэлээр дэлхийн дахны барьж байгаа чиг бодлогыг Монгол улс яг тэр чиг хандлагыг нь бол бариад өнөөдрийг хүрч ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол дох дээр Монгол улс бол дохын тохиолдлынхаа халдварыг барьж чадсан улсын тоонд ордог. Ингээд ерөнхийдөө ийм барьж чадсан улсад оронд тийм ээ цаашдаа дохын халдварыг бууруулах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах бодлого нь өөрөө гарсан байдаг. Тэр бодлогын дагуу яг Монгол улс өөрөө явж байгаа. 21-с 23 оны энэ төсөл дээр бид нар бол ерөнхийдөө илрүүлэлтийг 90% хүргэх энэ чиглэл рүү явна. Ерөнхийдөө бид нар нийт одоо дохтой тохиолдлынхаа 38%-ийг л илрүүлж чадчихна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ илрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд төрийн байгууллагуудаас гадна төрийн бас байгууллагуудын оролцоо бид нар бас нэлээх нэмэгдүүлэх зорилготой байгаа. Энэ жилийн хувьд дох дээр өгж байгаа Монгол улс өгж байгаа төслийн мөнгөн дүн бол буурсан байгаа. Тэгэхээр энэ нь бол засгийн одоо энэ оролцоог нэмэгдүүлээд төр засаг одоо энэ лүг анхаарал тогтолцоогоо бий болгох тийм ээ. Цаашдаа энэ дохын төсөл дээр өгж байгаа мөнгийг бууруулах үед Монгол улс ямар стратеги хэрэгжүүлж энийг ингэж шилжилтийн тийм ээ энийг бууруулахгүй авч яваад 30 он гэхэд ерөнхийдөө дохийнхаа илрүүлэлтийг 90% оргиод энэ илрүүлсэн хүнээсээ 90% эмчилгээнд хамруулад ерөнхийдөө эмчилгээнийхаа үр дүнг 90% барья гэсэн энэ зорилтонд л хүрэх шаардлагатай байгаа.